Сайн байцгаана өрхөм хүндэт сонсогчдоо. За, эрүүл мэндийн яамны дэргэдэх хэмжээний мэрэгжилтний ёс зүйн хяналтын хорооноос цуврал болгон хүргэж байгаа подкастын энэ удаагийн дугаарт эрүүл мэндийн яамны дэргэдэх хэмжээний мэрэгжилтний ёс зүйн хяналтын хорооны гишүүн, за анагаах ухааны доктор дэд профессор Батнайрамд Логшигаа өрн оролцуулж байгаа. За, энэ удаагийн ярилцах сэдэв маань үл дагсан заавар үр дүнгүй эмчилгээ юу вэ гэдэг талаар ярилцах юм байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ бол ер нь бол ингээд зөвхөн одоо эмчнараас эмнэлгийн мэрэгчлэтнээс өгч байгаа юм зааварчилгаа биш. Үйлчлүүлэгч өөрөө тэрийг маш идэвхтэй оролцож хийж хэрэгжүүлжээж одоо үр дүн гэдэг зүйл гарах ёстой. Тийм учраас хэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ эмчилгээг үр дүнтэй болгоё гэвэл үйлчлүүлэгч юу хийх ёстой юм бэ? За, баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр бид өнөөдөр аливаа нэгэн одоо зүйлийг хийхэд оролцогч болон хоёр талаас л өөр хүлээх ёстой. Тэгжиж одоо гэмээр үр дүнтэй болно. Тэгэхээр өнөөдөр үйлчлүүлэгч, эмчлүүлэгч маань тухайн эмчтэй итгэх итгэл гэдэг нь аяг чухал. Тэгэхээр энэ итгэх итгэл гэдэг маань өнөөдөр монголчууд яддаг штэ сэжгээр өвдөл сүжгээр итгэнэ гэж. Тэр сэжиг сүжиг гэдэг байгаа юм чинь ерөөсөө итгэл үнэмшил байхгүй. Тэгээ итгэж үнэмшил. Тэр итгэл үнэмшил хэр зэрэг байна тэдий чинь яг эмчилгээний үр дүн бол үр дүн гарна. За, энэ дээр хийсэн Америкийн нэгдсэн улсад хийсэн юм судалгаа байдаг. Сэтгцийн эмнэлэг дээр одоо эмчтэй итгэж байгаа бүлэгийг нэг бүлэг эмчилгээ болгоод тэнд бол плацебо буюу хуурамч юм бүлэг хэрэглээд яг стандарт эмчилгээ хийж байгаа бүлэг нэг байгаа. Ингээд одоо эмчилгээ хийгээд үзэхэд тэр нөгөө плацебо буюу хуурамч эмийн бүлэг хэрэглэсэн эмчилгээний бүлэг бол 3 сарын дараа аягүй сайн итгэл өгсөн. Яасангүй ерөөсөө тэр хүмүүс бол одоо энэ эмч намайг эмчилнэ эдгэж ангаана гэдэг тэр одоо итгэл үнэмшил их өндөр байсан учраас идэгсэн. За, тэгээ энэ яасан гэсэн чинь тархинд эндопалинс гэж хоёр бодис химийн урвал явагдаад тэгээд одоо идэгсэн гэсэн ийм итгэл үнэмшлийн ийм одоо судалгаа байна лээ. Та хүмүүс үзэж болно. Тэгэхээр энэ Америкийн нэгдсэн улсын high school буюу одоо ахлах сургуулиуд бол энэ яг итгэл үнэмшил итгэх итгэл гэдэг ийм хичээл дээр бол яг энийг зааж байдаг гэх юм байна. Тэгэхээр ер нь өнөөдөр бид нар тэр эмчээ хүндлэх, дээдлэх одоо Монгол ёс заншил байгаа штэ. Эмч гэдэг бол одоо тэр амийг нь авардаг, аюул төвчнийг ангаадаг гэдэг тэр эмчтэй итгэж байгаа итгэл үнэмшил гэдэг бол маш сайн байх юм бол эмчилгээний үр дүн төдий чинээ сайн гарна. За, болоо. Тэгэхээр ер нь үр дүнгөө тусламж үйлчилгээ эмчилгээ гэж яг юу хэлээд байгаа? Тэгэхээр үр дүнгөө тусламж үйлчилгээ гэдэг бол өнөөдөр бид нар монголчууд нэг ингээд хүмүүнийг гаднаас нь хараад нэг годгонсон охин, нэг жоохон охин, нэг банд намайг үзлээ харлаа гэдэг ч юм уу тийм ээ. Одоо ингээд нэг тэгэхээр монголчуудын уул нь бол нөгөө хүний хүлээж авах нэг сайхан үг байгаа шүү дээ. Хувцаар нь угтаж ухаанаар нь үднэ гэж. Тэгэхээр тэр хүний мэдлэг чадвар тэр зүйлийг нь төрүүлж хараад тэгээд итгэл үнэмшил төрүүлээд тэгээд хоёр талаасаа бас үйлчлүүлэгч, эмчлүүлэгч маань өөрөө би өнөөдөр энэ эмч намайг ангааж идгэж чадна гэдэг итгэл үнэмшил байх тохиолдолд нөгөө эмч маань өөрөө би энэ хүнийг яг уу одоо удамж дараагаах хүнд ярьж лээ л да. Эмчлүүлэгчээ бол яг уу их хүний сэтгэлээр ханднаа. Ганц хүүхдээ ихийн сэтгэл гэж байдаг. Тэгэхээр ганц хүүхдээ ихийн сэтгэл гэдэг бол ганц хүүхдээ их хүн бол яг уу тэр хүүхдийнхээ төлөө одоо ёстой гал усанд те галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй гэдэг шиг тийм одоо зоригтхонтой байх хэрэгтэй. Тэгэхээр эмчийн талаас бас одоо яг уу ганц хүүхдээ сэтгэлийн одоо сэтгэлээр хандна гэхээр нөгөө эмзүүлж байгаа өвдсөн зовсон хүнээ яг тэр үр хүүхдээ яаж асарч хамгаалж те яаж тэсдэг зүйлсүүд яг тэр нь байх хэрэгтэй. Тэгж гэмээр энэ хоёр огцлолцол байж иж яг үр дүн хүрнэ. Бас дан ганц үйлчлүүлэгчийн явдлаас гадна эмч хүн маань өөрөө тэгсэндээ нөгөө юу байгаа шүү дээ. Одоо их хүн бол нөгөө үр өгтлөөр харамж. Их хүн бол амин голоо дасрахын хүртэл яг үрийн төлөө үр хүүхдийн төлөө яг тэрнтэй адилхан эмч хүнгүүд яг тэр эмчлүүлж байгаа хүнийхээ төлөө сэтгэл бие хийсдгээ зориулж тийм хүчтэй тэр зоригтхон байж иж бас тэр хүн маань идэв. Тэгэхээр өнөөдөр бид бүхний одоо аль талаас л үйлчлүүлэгчийн сэтгэл зүйн асуудал байгаа. Эмчилж байгаа эмч, эмнэлгийн мэрэгчлэн зөвхөн ганц эмчээс гадна тэр
тэр эмнэлгийн баг дотор чинь үйлчлэгч орно, сувилагч орно, багамч орно тийм ээ. Энэ бүх хүмүүсийн сэтгэл зүрх маань тэр нөгөө хангааж идгээж тэр эмчилж байгаа хүнийхээ төлөө гэсэн сэтгэл зүрх тийм ээ бүх юмаа зориулж явж мэн үр дүнд хүрэх юм. За. Тэгэхээр эрүүл мэндийн яамны дэргэд хэмжлэгийн мэрэгчлэлтний ёс зүйн хороонд ажиллаж байхад бас юм одоо үр дүнгүй эмчилгээ үйлчилгээний талаар эмчтэй итгэж үнэмшээгүй байдлын талаар бол хэд хэдэн өргөдөл гомдлууд бол ирж ирсэн. Тэгэхээр аль талаасаа л энэ харилцаагаа зөв болгох одоо яах нь хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг бол эндээс харж болохоор байна гэж ойлгож байна. Зөв. Тэгэхээр хандлага гэдэг чинь юу вэ тэр байхгүй юу? Хандж байгаа хандлага. Өнөөдөр хүмүүс яг энэ чанаргүй эмчилгээтэй холбоотой машин эргээд би нэг их өндөр өртөгтэй эмнэлэгт эмчлүүлсэн чинь намайг тэр эмнэлэг эмчилж чадаагүй. Тэгээ миний мөнгийг авцсан тий. Би ингээ хагалгаа хийлгэсэн чинь тэр хагалгааны үр дүн гараагүй. Би одоо мөнгөө буцааж авмаар гэж гэдэг юм. Ийм хүн одоо санал бодлын юм бас энэ хугацаанд бол иржилсэн, ажиглагдж л байсан. Тэгэхээр өнөөдөр бид нар юу н гендээ ч гондооч гэдэг шиг аль аль нь анхаарах хэрэгтэй. Тэгсэндээ тэр нөгөө түрүүн юу н их хүний сэтгэл гэж ярьсан дээр эмч хүн эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа хүн маань өөрөө ерөөсөө нөгөө эхийн санаа үрийн санаа ууланд гэдэг шиг их хүн гэдэг өөрөө ямар та агуу тэр хүүхдийнхээ төлөө ганц хүүхдээ эхийн сэтгэл гэдэг юмыг л одоо бий болгох нь айгүй чухал байна. Эмчлүүлэгч маань өөрөө яах вэ? Эмчлүүлэгч маань өөрөө тэр хүнийг бол яах вэ? Энэ хүн бол бас одоо магадгүй тэр хүнийг зүгээр өмссөн зүүсэн хувцсдаг зүйлээсээ илүү тэр хүний ямар эрдэм боловсрол эзэмшсэн тийм ээ ямар мундаг гэдэг тэр талаас нь яагаад тэгээ өөрийгөө тэр эмч гэдэг бол одоо авралын элч тий тэр одоо өөрөө тэр бурхан шүтдэггүй ямар шашин шүтдэг ямар юм байх нь хамаахгүй тэр эмчийг одоо бурханчлан шүтэж дээдлжиж тэр үр дүн хүрэх юм байх бас. Яг үл дагсан заавартай холбоотой гомдлуудыг судлаад үзэхэд бас зарим хүмүүс одоо ядгийг тухайн тэр хүн маань хэрэгжүүлэхэд хэцүү одоо яддаг их өртөг өндөртөө ч юм уу тийм юмнуудыг бас зөвлөсөн байдаг. Тэгэхээр одоо яах нь хүний боломж гэдэг зүйл нь хязгаарлагдаад бас дахгүй байх тохиол гарна. Тэгтэл босоор байтал одоо боломж нь байсаар байтал за одоо энэ хүнээс биш дараагийнх нь эмчээс асууя. Хэд хэдэн хүнээс үзүүлжээж тэгжээж одоо ингээд ер нь эмчлэх хэсгээ шийдий гэсэн ч хүмүүсүүд байдаг. Тэгэхээр энэ тал дээр таны бодол юу вэ? Тэгэхээр өнөөдөр яг сонголт бол бас байгаа тийм ээ хүмүүс одоо юу гэдгийг харж байгаа да би эмчээ сонгож гэдэг юм уу тийм ээ эмнэлгээ сонгох мөн энэ асуудал бол байгаа. Өнөөдөр бас нэг эрүүл мэндийн боловсролын асуудал байгаа хүмүүстээр. Ер нь эмчид одоо очоод эмнэлэгт хэлсэн бол эмчийн тэр заавар зөвлөгөөг дагах. Дээрээс нь юу гэдгийг тэр яг цаг хугацаанд нь уух. Тэгжиж идэгдэг асуудал байгаа. Өнөөдөр шинэ магадгүй мезонфорт гэдэг одоо фермент байгаа. Мезонфортыг бол хоол идэхээс 30 минутын өмнө уувал тэр хоол одоо юу ч шингэх боловсруулах сайн. Тэгтэл хүмүүс за 30 минут хоолны цаг болчих гэдсөөсөд юм бушуухан. За яг имээ уучаад хоол идчихэж гэдэг юм уу те. Нөгөө 30 минут юм бас асуудал байх. Тэгэхээр ер нь тэр заавар дагдгүй чинь өөрөө эмчилгээ бас болохгүй байхгүй. Яг зөв тий. Одоо өнөөдөр бид нэр ингээд л үүдээ им уулаа, аманд нүүрс ус задарлаа, улаан хоолоогоод амжлаа, ходоодонд орчлоо. Имийн ер нь яг 47-оос 60% нарийн гидсэн задарч байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр тэр гидсэнд одоо имийн задрал гэдэг юм чинь их чухал. Дээрэс нь одоо уламжлалгын бол им уух 10 зарчим гэж байна. Хоолтойгоо холиод уудаг юм байна. Хоолны дараа уудаг юм байна. Хоол идэхээс 30 минутын өмнө уудаг байна. Нэг халбаг хоол идээд нэг юм уугаад дахиад хоёр халбаг идээд дахиад юм уугаад ингэдэг ч зарчмууд энэ им уух 10 зарчим гэж бий. Тэгэхээр ерөөсөө тэр им гэдэг бол өөр хор байхгүй юу? Яг үнэ. Хорыг хэмнээнд нь хэрглэж ижил эмчилгээ. Яг зүйтэй. Тэгээ одоо өнөөдөр ингээд хүмүүс яриад байгаа юм л да. Энэ урлагийн гаралтай энэ одоо синтез юм биш гэхгүй. Тэр им л бол им. Им гэдэг бол гаж нөлөө заавч байх хэрэгтэй. Гаж нөлөө байж им байдаг. Гаж нөлөөгүй бол им биш байхгүй тэр. Тэгэхээр өнөөдөр бид нар тэр им уuna гэдэг чинь өөрөө хор хэрглэж байгаа. Хорыг хэмжээнд нь хэрглэж эмчилгээ болно гэдгийг бас бодох хэрэгтэй. Өнөөдөр тэр эрүүл мэндийн боловсролын асуудал байгаа. Нэг дахь хоёр. За хоёр дахь асуудал нь бол нэг хүмүүс ярьдаг. Энэ юм надад таарад байдаг. Би ерөөсөө энэ имэл уугаад ингээд одоо 2-3 жилч болцсон байдаг юм уу тийм ээ. Би энэ имээ уугаад ингээд юу гэдэг даралт маань буучдаг.
Зарим усууд би цитрамон уугаад толгоогоо одоо навдчихдаг тийм. Өдөрт би цитрамон уугаал гэдэг гэдэг бүр чихэр шиг хэргэлдэж усууд байна. Тэгэхээр энэ өөрөө хор байхгүй. Насан зохицох гэдэг өөрөө зүйл маань эргээд тэр нь нөлөөлөхгүй. Дээрэс нь бид нар энэ чанаргүй юм гэж ярьж байна. Энэ эмийн гаж нөлөө гэдэг зүйл чинь дандаа эргээд нэг ихтний хорлож идэг. Эм чинь өөрөө бол бид нар өнөөдөр уламжлал агуулгын их хүн нөхөө дайсан зарчим гэж нэмж ярьдаг. Тэр нь бол шинэ бид нар хаван хөөх үйлдэлтэй юм ууж байгаа бол тэр хавангаас чинь наатар калий чинь хөөж байгаа. Тэрийг игээд нөхөх юм уухгүй бол бид нар шүмэс татна. Хамгийн ойрын жишээ шүмэсэн татна тийм ээ. Зүрхэн дэлсэн. Хэмнэн алдаг. Тэгэхээр тэр наатар калийг нөхөх калий эсмэсээ гэдэг юм яах вэ тийм. Гэх мэтчлэн өнөөдөр ерөөсөө л эмчилгээний зарчим гэдэг чинь өөрөө бас нэг одоо тийм ээ зарчмыг үнэлж өвчин бүрэн идэх нь. Тэр бүрэн өвчнөө идэх гэдэг асуудал их чухал. Аливаа нэгэн эмчилгээ илүүднэ гэж байна. Тэр одоо ингээд эмчийн зааваргүйгээр одоо манайхан дураараа ороод эмийн санд ороод тийм юм байна уу гэхээр байна гэдэг тэрийг нь тэгэл аваалах хамаагүй уудаг. Тэгтэл тэр маань өөрөө хорлоод байгаа байхгүй юу? Яг үнэ. Тэгэхээр эмийн зохисгүй хэрэглээ гэдэг чинь бас ерөөсөө аюул их буруу. Тэгээ яг энэ зүний эмчилгээний үр дүн гэдэг ясан дээр ерөөсөө бид нар ингээд амнаас амдамжаад тэр юм сайн гинэ ягаан юм тийм ээ ногоон юм гэл ингээл нэг өнгөөр нь яриад жижиг томоор нь яриад амт юмар нь яриад тэгэл ингээл дамжуулаад ингээл хамаагүй эмийн зохисгүй хэрэглээнүүд эн чинь бүгдөө дандаа үр дүнгүй эмчилгээ. Дандаа одоо буруу болохгүй юм байгаамаа. Тэгээ өнөөдөр бид нар хаана анхаарах ёстой. Нэг мэд хоёр мэд тэрийг хэрэгжүүлэх ёстой. Магадгүй өнөөдөр та нэг сонсож байгаа бол дураараа бити юм хэрэглээрэй л гэж би хэлэх байна. Ямар ч хоолой нь өвдсөн байна. Манай хоолой ингээл аптекаар миний жоохон хоолой өвдөд энэ хоолой юмгууд септэлэт тэ нөгөө хүн юм чинь ямар ч хамаагүй юм. Тэгээ өнөөдөр хоолой сөөн гэдэг бол өөрөө хэд хэдэн шалтгаантай байгаа. Вирусээр шалтгаалаад хоолой өвдөж иж болно. Бактерийн гаралтай өрөвсөд явж ээж болно. Тэгтэл өнөөдөр хоолойны өөрийн архаг тэр ангийн гэдэг юм байж болно. Мөн одоо тэр хеликобактер хоол усуулах эрдэнэ системийн гаралтай юм чинь бас сөөргөө байж болно. Гэх мэтлэн юм олон шалтгаантай учраас ерөөсөө дураараа бит юм хэрэглээ гэдгийг хэлэх байгаа. Тэгэхээр орчин үеийн онцлог эмчилгээ сайжирсан байхад тий мэрэгжлийн эмчид очоод зөв онцлуулаад зааж өгсөн эмчилгээг нь бүр маш ягштал сайн биелүүлж ижил тэр үр дүнтэй эмчилгээ болно. Тэгэхгүй те хин нэгний ууж байгааг дагаж уух энтер гэдэг бол яах нь цаанаа дандаа хор байдаг юм байна. Ягаад гэвэл юм бол өөрөө нэг л төрлөөрөө эмийн үйлчлэгээ босод төрлөөрөө хор болдог учраас яах нь маш том одоо дөрвөн шатад судалгаад авч иж гарч ирдэг. Тэ хордуулах нөлөө нь хэрэг гих мэтийн юм хордлогын юунууд бол бас судлагддаг тийм. Одоо ер нь шинэ эм бүтээгдэхүүн гэдэг бол өөрөө шинжилгээ ухааны эмийн чинь яцсан шүү дээ. Шинэ эм бол өөрөө ингээд судалгаа бол 10-аас 12 жил судлагдж шинэ гардаг. Эмийн тэр өөрийн одоо судалгаа тэгээд өнөөдөр ингээд дайлангуяа ханиад томоо гэж ярьсан дээр үлийн үйлрэл ч юм уу хүмүүс дур мэдээд баах юм өгчдөг. Тэгээд хүүхэд нь нөгөө хордлон бодлонд ороод тэгээд өвчнөө хүндрэнгүүтээ эмнэлэгт очдог. Тэгэхээр нөгөө хордлогонд орсон эмчилгээ буруу хийгдсэн хүүхэд чинь дахиад нөгөө тийм ээ эмчилгээ авахт нь аюу хэцүү байхгүй. Нөгөө хүүхдийг хордлогоос гаргаж хийж тийм ээ амь насын аварчи дараагийн эмчилгээ хийгдэх болдог учраас ерөөсөө битээ дураараа бити эмчилгээ хийгээрээ дураараа бити юм уугаараа гэдгийг л аюу. Одоо хин нэгний хүүхдэд эсвэл одоо өөр хүнд таарж байгаа юм нь тань яг тэр зовир нэг зовироор илэрдэг хит өвчин байдаг. Хит хитэн зовирын үед нэг өвчнийг ч илэрхийлдэг юм байдаг. Тэгэхээр яг ижилхэн байна гэдгийг ерөөсөө үйлчлүүлэгчид маань ойлгохгүй байх хэрэгтэй. Тэгээд одоо дэлхийн эмчилгээний чиг хандлага чинь бол хувь хүн тохирсон эмчилгээний чиг хандлагаар ясаж тэрнээс стандарт одоо бид нэр хөцөм гэдэг тийм хүүхдийн цогц өвчний цогц чадамж гэдэг. Жишээ нь үгийн 37.5 халуураад тийм ээ одоо 4 настай хүүхэд байвал парацетамол 4-ний 1-ээр өгөөч гэх юм ийм одоо юм. Тэгээд магадгүй тэр эмчилгээ чинь өөр байхгүй юу. Өнөөдөр хүн болгон адилгүй хөлөг болгон жороогүй гэдэгтэй адилхан хүн болгоны одоо жишээ нь үгийн од гэрлэгддэг хүн нэг адилхан гэдэг яг үгийн адилхан нэг гэрт байгаа. Тэгтээ нэг адилхан одоо насны адилхан 3 од гэрэл байлаа гэж бодоход 3 өөр. Яг л тэр хүний биеийн онцлог конституц гэдэг юм өөр.
холиорик, меланхолик, флегмат, сангвиник гэдэг тэр яг биеийн конституц төрлөх чанараар өөр учраас өвчин зүйн хувирлал нь өөр. Им уух тэр эмийн одоо дасан зохицох, эмийн одоо шингээлт юу ч бас өөр байхгүй. Нэг хоёрт нь тэр хүний амьдралын хэм маяг өөр. Тэр хүн дандаа халуун юм хийгэлдэг нэг ба. Нэг дандаа хүүтэн ус уудаг, тийм мөстөө ус уудаг ч юм хүүт юм хийгээл бас нэг өөр юм. Дээрээс нь хүний мөн чанар гэдэг юм бас нэг өөр юм байгаа байхгүй. Тэр хүний өөрийнх нь эцэг эхээс өгсөн өгөгдөл. Одоо бид нар генетикийн юу гэж яддаг шүү дээ. Яг тэрнтэй тэр удмын мэдээлэл нь өөр байхгүй юу? Тийм учраас энэ бүхнийг анхаарах хэрэгтэй байна. Эмчэд очиж онцлогоо илгэжээж за тэгээд заасан зааврын сайн дагах хэрэгтэй байна. Ойлгосон эсхийг дагах эсхийг эмчнэр хэрхэн яаж үнэлэх вэ? Тэр хүний хандж байгаа хандлагаас үнэлж болно. Дээрэс нь тэр хүн өнөөдөр за та ингээд юу гэдгийг юм бичиж өгнө шүү дээ. 7 хоног гэдэг юм 14 хоног. Тэгээ одоо манайхан ерөнхийдөө өрхийн эмнэлэгтэй хандах нь их бага байгаа даа л та. Уул нь бол өрхийн эмнэлгийн хяналт өрхийн юундээ бол очоод тийм ээ. Одоо голцоо 3-5 хоног юм бичиж өглөө. Эргээд тэр эргэх холбоо байна уугүй юу гэдэг дээр айгүй чухал байх хэрэгтэй байхгүй. Магадгүй өнөөдөр үргэлжлэлийн процесс бол өөрөө нэг эхний 3 хоногт магадгүй эхлээд нэг нус гоожж байгаа юм уу хоолоо хатж жагаад энэ ханиадаар л ярьж байгаа шүү дээ. Тэгээд одоо магадгүй тэгээд жаахан субфибрилний халуураад тэгээд шин тэмдэг өөрөө аяндаагаа намждаг юм байна. Тэгэнгүүт би ийм уухгүй явж байгаа зүгээр болцсон гэж ярьдаг байхгүй. Тэр бол аргашуулаа хийчихэж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр тэр ийм уулаа тодорхой хэмжээгээр хүн халуурах бол яг дархлын систем ажиллаж штэ. Эсэргүүцэж чинь тийм ээ. Гаднаас антиген ороод антитэл ажиллаж. Тэгэхээр тэр магадгүй өнөөдөр бид нар тэр одоо им уусны дараа ямар процесс болж байна? Уугаад ямар процесс болж байна? Тийгээд контрол шалгах хэрэгтэй байхгүй. Яг үнэ. Ерөөсөө хүмүүс зовир гарахлаар бол зорж ирээд үзүүлээ шинжлүүлээ ээжтэй хэрнээ. Зовир дүнгэж намдан гимц тасахгүй. Энэ имийг удаа уух юм бол айгууд л тэгнэгээд хайчдаг. Эсвэл заавар зөвлөгөөний дагуу биш уудаг. Эсвэл эргээд тэр нөлөөсөн эсхийг хаяхгүй одоо үнэлэхгүйгээр ингээ хайдаг нь өөрөө буцаад явах нь. Дараагийн удаагийн өвчний үед одоо илүү сэдэрнэ. хагшин. Тэр ялангуяа нөгөө үржлийн процесстэй явж байгаа бөөрийн өвчин гэдэг юм уу, нөгөө ханиад том уу гэдэг юм уу. Тэгээд хатгаа болчдөг. Одоо тийм уусад зөндөө уусдаг. Би бол нэг жоохон эхлээд нэг жоохон юу яж хаана аптекаас нэг юм уусан чинь гайгуулчих өгцөн чинь одоо миний цээжээр хүндүрлээд байна. Тэгээд нэг флюр зураг авдаг юм уу, эмтгэн зураг авдаг нөгөөт нь хатгаа болцсон байна. Тэр чинь юусоо дан дутуу орхисон тийм ээ. Дутуу өмчин дутуу орхисон учраас дандаа нөгөө архагш хэлбэрч шилжээд тэгээ анхаагш хэлбэрч шилжсэн нь болохоор эргээд дараачийн одоо хүндэлсэн юм гэгүүд болж байгаа байхгүй. Пневмоны хатгал болж байгаа шүү. Яг үнэ. За ахмад настай хүмүүсүүд байдаг л да. Ахмад настай хүмүүсүүд бас нөгөө ингээд олон өвчтөй олон хүн одоо эрүүл мэндийн завьртай учраас олон эмчтэр очиод янз янзын юм тарам бүжүүлсэн байдаг. Тэгээд заримийнх нь бол бас дагах боломжгүй. Гол нь одоо даралтаач юм уу ингээд эмчлээ явж идэг гэдэг. Энэ тохиолдолд ер нь юу гэж зөвлөгөөх вэ? Бид нар өнөөдөр ялангуяа тэр зарим нь одоо нүд юм үзэхгүй байна. Зарим нь одоо ингээд чихэн сонсолон суларцсан байна. Энэ улсуудад тэр улсуудын өөрийнх нь цуг явж байгаа хүнд нь юм уу тийм ээ? Аль болох тэр асран хамгаалагчид хандсан. Эсвэл одоо ингээд юу яаш та ингээд цаасан дээр ч гэсэн бол за та энийг хүүхдтэй авч үзүүлээрэ тий. Нөгөө явж байгаа хүндний бол сайн тайлбарлаж өгч та. Тэгжиж юм яахгүй бол настай хүмүүс чинь нөгөө ер нь бол эмийн бичиг уншихаас илүү нөгөө өнгөөр нь би нэг өглөө нэг энэ шар хэмнээсээ нэг уучдгийг өдөр энэ ногоо хэмнээсээ ууддаг орой энэ шар хэмнээсээ уучдаг гэдэг нэг ийм их юм яриад явдаг байхгүй нөгөө эмийн нэр юу байсан. Тэгэхээр тийм улсуудад маш сайн одоо юу яах хэвээр том гаргацтай бичиж өгөх хэрэгтэй. Гаргацтай том бичиж өгөх хэрэгтэй. Нэг бол одоо ууц савн тийм ээ шошгон мушгын ингээд тусад нь ингэж бүр юу яаж өгөх хэрэгтэй. Тэгэхээр настай улсууд бол ихтгэл үнэмшлийн асуудал их байдаг. Тэр эмчтэй их итгэцэн хүмүүс бол ерөөсө тэрийг маш сайн дагдаг. Эмч яг тэг гэсэн эмчлийн үс тэгсэн гэдэг тийм ээ. Тийм улангуй одоо настны судлал настантай ажилладаг улсууд бол тэр өөрсдөд нь их хандсан хандлага тий хаашааш за би ингээд бичсэн шүү та энийг ингээд ахуулаад уугаараа гэдэг ингээд төлөвчүүд нөгөө хүн тэг юу яах хүлээж авахгүй
Ингээд айгу за өвөө танд би ингээ хэлээд үгүй имээ та сонсож байгаарай гэдэг. Өөрт нь ингээд сайхан хандах юм бол тэр өөрөө маш тэгээд хүлээгээд хандаад авсан юм бол тэрийг ягшд биелүүлдэг. Тийм учраас өнөөдөр тэр хүнд яаж хандаж яаж зөвлөгөө өгснөөс яг хөө имчилгээний үр дүн чинь 100%, 80% өгдөг тэрэгтэй л холбоотой. За зүйтэй. За тэгвэл эмчилгээний зааврыг илүү оновчтой биелүүлэх одоо 5 зөвлөгөөг өгөөч гэвэл одоо үйлчлүүлэгч тандж өгье гэвэл та юу зөвлөх вэ? Нэгдүгээрт нь тэр хүнийг за та им уух тийм ээ. Им уух эхлээд өөрийнх нь дур хүссэн ажиллаа гэсэн. Та юу н им уудгүй энэ имийг уудна хэрглэж ийсэн үү? Юу н таны ажил амралт ямар байдгүй? Яг л их яаралтай ажил ихтэй хүн бол тэр имийг ерөөсөө юу яддаг. Нэг цагт нь ууж хөвчихгүй. Тийм учраас асууж жагаад одоо зөв би уламжлалтын эмчийн хувьд хийхэд буслагдаг юмд хүн аюул тийм туртай биш. Яг л нөгөө буцалгаал тий ширгээгээл тэгээ тэрийг хөргөдөг юм уу бүлэм ууж чаддгүй учраас асууж жагаад за би танд ингээд нэг юм бичих өгмөр байна. Та юу нэм уухтаа хэр зэрэг хариуцлагатай хандаж чадах вэ гэж асууж жагаад нэг дахь зарчим тэр. Хоёр дахь зарчим нь та им уухад ямар хэлбэрийн имүүд тийм ээ. Магадгүй хүмүүс би Европын юм уух дуртай. Зарим нь би тийм синтез юм уухгүй гэдэг. Имийн хэлбэр имийн тэр юуг нь асууж жагаад тэрэнд нь тааруулсан юм. Одоо магадгүй хүн cold one тий нөгөө нэг шахтаг юм сироп юм. Тийм юм сонгох дуртай бол тийм их төлөв юм бичих ёстой. Гуравт нь бол тэр хүний им уух дадал хөвшил тэр юмыг бас их бодох ёстой. Дөрөвт нь бол тэр хүнд имийг уухт нь өгөх заавар зөвлөгөө маш их чухал. Тавт нь та энэ имийг ийм ол газраас олж авах боломжтой ийм одоо шинэ магадгүй өнөөдөр Монгол улсын эмийн бүртгэлд бол энэ бүртгэгчтэй 10 улсынхыг одоо тийм ээ 10 одоо ийм бүртгэгч боломжтой. Одоо шинэ магадгүй бид нар хамгийн их хэрэгэлдэг одоо шинэ үүдийн месенпорт гэж бодоход месенпорт Денких байж гэдэг юм уу тий Хятадх бай, Солонгосынх бай, Индийх, Индонезийн, Бангладеш ингээд тий тэрийг асууж агаад яг тэр юм бичиж өгөх хэрэгтэй. За өнөөдрийн ярилцлага дээрээс бүгдээрээ ер нь бол заавар зөвлөгөө гэдгийг ягштал сайн дагж ээж эмийн эмчилгээ болоод одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар бол тодорхойлогддөг юм байна гэдгийг бол ойлгоод авлаа. Орчин үеийн одоо үеийн хүмүүсүүдийн нэг нийтлэг цаал бол сайн онцлуулдаг гэрнээ за одоо яах нь эрсдлээ тодорхойлуулчихаа тэрнийг одоо яадаг үнэлэхгүй удирдахгүй тийм хэдэн жилийн өмнө үсгэд нэг илгэн жижигхэн цэг байсан тэр одоо тэр байж л байна уу гэсэн байдлаар хандаад байдаг. Тэгэхээр онцлуулсан бол эмчлүүлэх хэрэгтэй. Эмчилгээ бичүүлсэн бол дэглэм бичүүлсэн бол сахих хэрэгтэй. Тэгэд эмчилгээ дэглэм онцлогоогоо сайн ягштал биелүүлж үр дүнтэй тусламж үйлчилгээ үүсгэх юм байна гэдгийг бол ойлгож авлаа. За ингээд ярьсан өгсөн баярлаа. За тий таанд өшөө. Бид нар үр дүн гэж яриад байгаа тийм. Үр дүн гаргахын тулд үйлчлүүлэгч та ягшд биелүүлээрээ таны үүрэг хариуцлага байгаа шүү. Эмчлэгч эмч эмнэлгийн байгууллагын ажилтнууд бас өөрсдөө тийм ээ эмийн санд очиод эмийн санд тэр зөвлөж байгаа хүн ч гэсэн үүрэг хариуцлага хүлээх ёстой тийм. Хаана бидний үүргээ ухамсарлаад тэгээ энэ хоёр маань цуг огтлцчиж яг үр дүн гарнаа. Тэгээ өнөөдөр энэ үр дүн гарчиж бид нар өнөөдөр тусламж чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ зөв хийгдэн энэнийг дагаж эрүүл мэндийн өнөөдрийн одоо тийм ээ хариуцлага, хандлага, үр дүн энэ бүх юм гарах юм шүү гэдгийг хэлэх байна да. Тэгээ бүгдэнд нь эрүүл ихийг хүсье. Өргүү бод баян өвчнгүү бол жаргалдаг тийм ээ. Тэгэхээр бүгдөө сайхан эрүүл нэг сайхан байгаарай гэдгийг хэлэх хүсэн ёроо да. За баярлалаа.